За сайн байцгаана уу эрхэм мөндөд үзэгчдээ та бүхэндээ орой мэндийг хүргэе. Монгол телевизийн уран бүтээлүүлэх нэр уурхаар яс уур нэвтрүүлэг өнөөдрийн дугаартаа жүжигчин Алтан хуйгийг өрн оролцуулж байна. За Алтан хуйгтай орой мэнд хүргэе. За баярлалаа. Тэгээд телевиз үзэж байгаа нийт монголчуудаа Монгол телевизийг үзэж байгаа монголчуудаа энэ орой мэндийг хүргэе. За мэдээч хэрэг манай нэвтрүүлэгт хүрэлцэн ирсэн. Тэгээд танд ямар ч их баярлалаа. Тэгээд нэрийг маань юу гэж бодож байна? Нэрний талаар. За нэр уурхаар яс суур гэж. Нэр бас нэлээ өрмөц нэр байна. Тэгээд монголчууд одоо бүгд мэддэг. Ийм үг нэ. Ягаад энийг бүгд мэддэг вэ гэхээр яг монголчууд нэр уурхаар яс суур гэж бодож явдаг. Харин бусад орнуудыг бол яг энэ үгийг нэлээ бас амьдралынхаа хэв маягт оруулдаг. Ийм ард том болохоор бас нэвтрүүлгийн нэр бол бас таалагдж байна. За тэгээд ийм сайхан нэртэй нэвтрүүлэгт ирсэн юм чинь тийм нэр төрөө цэвэрлэл гэж бодож байгаа. Гэхдээ таны талаар бол материалуудыг нэлээд үзлээ, судлаа. За нэг айхтар сүртэй юм бол байхгүй маань. Гэхдээ яг бас нэг бүсгүүчүүдтэй орооцолдог. Нэг тиймэрхүү бас нэг бурхан болоод одоо мөнхсийг үзүүлсэн гэж бас нэг тиймэрхүү мэдээлэлүүд за ингээд уудахгүй үзэгчтэй бас үзүүлэх болно. Тэгээд нэвтрүүлгийн манай дүрэн байгаа. За нэвтрүүлгийн дүрм юу гэхээр мэдээж хоёулаа интернет сайтуудаас таны талаар гарсан мэдээллийг авч ярилцсан. Энийг та үнэн худлыг нь яг үнэхээр үзэгчтэй үнэн худлыг амлаж, андгаалж, тангаргалах хэрэгтэй байгаа. Үнэн бол үнэн, худлаа бол худлаа гэдэг. За юугаар яаж тангаргалмаар вэ? Яг ерөнхийдөө бол яг одоо энэ сайтуудаар те интернет сайтуудаар бичдэг юм бол хөвчлэн худлаа авчдаг л те. Тэгэхээр бол ер нь худлаа юм их байх болов гэж бодож байна. Тэгвэл үнэн бол үнэн, худлаа бол худлаа танд нуугаад байх юм байхгүй. За Алтан хуйгийг бол үзэгчд маань сүлд гэдгээр л ер нь их таньдаг, тийм ээ. Монгол телевизийн тусгай салаа киноны уран бүтээл сүлд гэдэг нүрээр бол их таньдаг. Тэгээд таныг бол ойр дотныхан чинь бол Алтан хуйг л гэж дуудана тийм ээ. Агийн ч юм уу сүлдээ хуйгаа гэж дуудана тийм. Тэгвэл үзэгчд маань бол ер нь хаад таарсан газараа бол сүлдээ гэдэг баха тийм. Бодвол би бол тэгж боддог. Тийм тэгэлгүй байхад тэгэл хүмүүс нөө мэдэхгүй юм чи одоо мэддгээрээ тийм нэг айл танихгүй бол одоо хинээ гэлтэй нөш мэддгээр сүлдээл гэж дууддаг. Тэгэл одоо сая дөнгөж танилцсан хүмүүс андуурал хуйгаа гэжсэн гинт мартаал сүлдээ гэж хэмжлэн гэж дууддаг. Яг энэ бол одоо хоёр төнөр болол ярьж энэ даа. Тэгтээ энэ ч сайхан юм шүү. Бас тоглосон уран бүтээлээрээ сүлдээ гэдэг бас нэрээ дуудвал ард түмэндээ хөндлөгдсөн байна гэдэг утгаараа. Тэгээ нэг талаар бас хэцүү бас юм байж байх тийм. Тий, нэг талаараа одоо ингээл яг ард түмдэд яг энэ нэрээр гээл дуурсагдал одоо ямарсан хүн болго энэ нэрээр мэдж гин гэдэг бол их гоё. Хоёр дахь юм бол сөрөгдөл бас байна л да. Одоо жишээ нь одоо яа өөрийнхөө жигэн нэрийнхээ дуутан учрыг одоо жоохон алдах. Тэгэнгүүт одоо өөр уран бүтээлүүдээр ингээд одоо хэрэг очихоор надад энэ жүжигч одоо сүлдээс өөрөөр надад ерөөсөө буухгүй байна, харагдахгүй байна гэх мэтчлээ. Сүлдээр л үзэгчд төсөөлнө штэ гэх мэтчлээ. Одоо юм бас хүндрэлтэй асуудал бас байдаг. Гэтэ яг энд бол хизээж харамсдаг. Тэгтэл ямар ч сан сүлд гэдэг нь бол насан турш ч л явах бах тийм ээ. Тийх бах одоо өвгөн болцсон ч гэсэн байж л байх. Сүлдээ гэсэн өө биш ааги гэдэг. За. Хоёлаа юу яа? Гол ажилдаа оръё. За тэгээд хамгийн ихний сайт дээр тавигдсан нэг мэдээлэл байна. За тусгай салааны сүлд уяа жүжигчин Алтан хуйг цэл залуугаараа бурхны оронд одлоо гэсэн байна. Одоо би сүнс юм уу? Хайш. За тэгэхээр энэ бол яг сэтгүүлч нь өөрөө надад аль биесээр уушлахгүйсэн л да. Гэхдээ аль биесээр гэдэг маань зүгээр уцаар л гойсон. Тэгээд яг имлэгт аваарт орцсон байжсэн. Имлэгт твтсэн юм одоо тэр телевизэн жил одоо 2-3 хоногийн дараа хаа. Би бол нэлээд хүнд байх нь бол байсан. Одоо энэ бол тархиндаа хүмүүс 25 оё тавилаад одоо тархи мисаслаа даалгүй нас орлаа гэж. Яг үнэ хэлэхэд бол энэ яг тархиндаа ингээд 17 оё тавилсан. Тэгээд нуруундаа нэлээд бас бэртэл автсан. Нүүрээ ам ингээд халзарцсан. Тэгэхэд бол миний сэтгэлээр унсан бас амьдралын бас хамгийн хэцүү үе байсан л да яг тэр тухайд. Тэгэл яг байж хахад гинт одоо утасны дуудлага одоо тоод амшгүй хэрэл айл бараг байна уу гэсэн чил буцаж таслаад надраа айгүй гайхаад энэ яагаад юм гэсэн чи маань ихч телевизийн ихч таны ихч залгаад мэд юу яасан зүгээр өнөө яасан ингээ имлэгт л байна л да гэсэн чи чаваа ингээ нас орцсон байна гэдгээд бичсэн байна гэл. Тийм ямар сони юм бэ гэл. Дээрс нь за ихч нь ямар ч энэ мэдээллийн ус туулъя хөөцөлж байгаа тэгээд
Тэгэл тэрнээс хойш бүр тэр өдөржингөө миний утас бүр таньдаг мэддэг мэдхгүй зүгээр түмэн дуудлагаар бүр сүлд утсаа унтраас. Үнэн удлыг мэдэх гэж хүн болгон залгаал бүр сүлдээ айгу хэцүү. Тэгээ одоо бүр өгцөн юм шиг бол яг сэтгэлээрээ өгцөн үн дээр давхар тэгээ өгөөд өхүүлцтэй. Яг хүмүүс болохоор сэтгэл засахтаад миний дөө мөнхөрнөө те. Энд ч бас ингэж хэлэгдэх сайн байд ингээл. Яг хөө тэгэл тухай тэгээ хэлэгдээл дөөр сэтгүүлч над руу эргүүлж яриад уучлаарай ингээд танаа таньдаг хүнээс ингэж сонссон юм аа. Тэгээ ингэсэн юм аа гэхээр за та нар бас хамаа замаагүй бас үнэн үчиг эзнээс нь яг үнэн зөв мэдээлэл эзнээс нь аваагүй ээжэж ингэж бичдэг чинь бас жоо хариуцлагагүй юм да гэл тэгсэн чинь за алтаа уучлаарай гэл. Тэгэл яс. Тэгээ ингээд нэг юм хотлоо оны бичүүлээч ч одоо бараг сурцсан байсан дөө. За тэрийг ч одоо нэг айхтар дэлгэрүүлж яриад явах уу тийм. Үнэхээр өнгөрсөн юм бол өнгөрсөн ямар ч сан амьд байгаа нь бол үнэн. Тэгээ одоо уран бүтээлээ хийгээд одоо 90 сар л байгаа чинь ямар ч сан баяр хүргэмээр энэ бол өнгөрсөн тийм. Тэгэхээр зүгээр энд ингэсэн байна л да бас яг үнэхээр сэтгүүлч нь бол аль бие сурвалжлаггүйсэн. Гэхдээ энд юу гэж бичсэн байна гэхээр 25 оёдол тавиулж гэвч тэрээр энэ сарын 1-ний орой хагалгаагаа даалгүй бурхны орон заларлаа гэсэн. Жохоо эвгүй бичсэн байна. Харин тийм. Тэгээд одоо наадах чи бүр над Ванайзд бүр мессежээр хүртэл би нэг тухайд энд имлэгт ямар нийт рүү орох шүү дээ. Тэгээд мессежээр бүр айгу урт мессежээр ингээд явуулсан. Гэсэн чинь 5 гаргана маргана гэх шиг одоо тэгээд арай л бүр яг үнэн юм шигээр ингээд одоо энэ бол яг нэг үндсэндээ бол тэр сэтгүүлч одоо тэр тухайн сайтад ажилладаг тэр сэтгүүлч сайтаа байрлуулад тэр нь мэдээж олон хүнийг энэ бол тэг хүрээд тэгээд тэр сайтад л ашигтай нэг юм байгаа байхгүй. Тэрнээс биш одоо үнэн зөв байх нь ерөөсөө гол нь биш. Үзэгчдийг татж байгаа энэ гарч уншигчдыг татах өөрсдөө ашиг олох энэ иймэрхүү юм байна. Тэгэхээр Монголын сайтуудад одоо энэ хэвлэл мэдээлэл гэдэг Монголын яг телевизүүд бол харьцангуй одоо дүрстэй юутай болохоор бодиттой байгаа. Яг энэ сайтуудын тал дээр нэг одоо ямар хүн байдیں۔ Тэр нэг жоохон бас хазаарлах тийм нэг хүн хэрэгтэй юм шиг санагддаг байхгүй. Маш олон надаас би биш. Надаас олон маш олон уран бүтээлчид одоо ингээд амьдрах гад л адилхан явж байгаа юм усуудыг одоо буруу талаас нь ингээл хүн амьтантай холбоол наануу цаануу эхнэр нөхөртөө хүүхдтэй хүнийг хүртэл ингээл холбоол тэрнээс болж цаана амьдрал салж байгаагүй хинч мэдэхгүй шүү дээ. Тэрийг бол энэ сайтын хүмүүст бол албаас бүр захиж хэлмээр байна. Та нар жоохон цензуртэй бичээч гэж хэлмээр дээ. За энэ дээр дахиад нөгөөдөг чинь гараад ирлээ гэж. Жүжигчин Алтан хуйг толгойдоо 25 оёдол тавиулжээ гэсэн. За 25 оёдол бишээ тэр нь 17 оёдол тавиулсан тийм ээ. За тэр бол тэгээд өнгөрсөн асуудлаа. За тэгсэн чинь энд надад нэг юм сонирхолтой санагдаад байгаа юм. За энийг сэтгүүлч бас бичсэн байна. Тэгээд гэмтлийн эмнэлэгт төргүүлсэн байна. Тэгээд Алтан хуйг өмнө хид хідэн удаа автосол гаргаж байсан гэж ойрд нотных нь ярьдаг байна. Тодруулбал нэг хүн дайрсан ч азар бэртэл аваагүй өнгөрчээ. Тэгвэл түүнээс өмнө замын 2 цагдааг ташраар нь мөргөж байсан гинэ гэсэн. Энд бичсэн байгаа маа. Тий энэ. Зөв. Энэ үнэн үү? За нэг хүнийг мөргөө тэр хүн азар амьд үлдсэн гэж. За 2 цагдааг хоёулынгийн ташраар мөргсөн гэсэн бас нэг юм бичсэн бах юм. За одоо юу муу нуухаар сайн хэлж ил. Тэгээд ер нь бол одоо баг багтай хэсэглэхгүй хөлт байсан. Яг хэсэглэхгүй хөлт байсан юм амар орооцолтдог. Аль нэг л болохгүй бүтэхгүй тэгэл нэг юм болоход баригддаг нь би тэг ингээл азгүй. Аль тэрэндээ миний амьдрал ягаад ч нэг ингээд дандаа адал явдалтай байдаг. Тэгэл ерөөсөө нэг юм байхгүй дандаа ингээд толгоо овдгоос одоо яах вэ? Тэрний илүү хамттай ч юм шиг. Тэг ингээд явжсэн чи соёл урлагийн сургуулийн жүжигчний мэргэжлэр 2008 онд төгслөө. Бүгдээрээ анхны өрөө тэмдэглээл. Мэдээж жүжигч хүмүүс дэргэн сэтгэлтэй. Хамгийн гоёороо тэмдэглэе цөмөр ийм машинаар бууж муугаал гэл би нэг найзынхаа спорт машиныг гуугаад авсан байлаа. Тэгэл би ч ерөөсөө арх тамхи хэрэгэлдэг байхгүй юу? Арх тамхи ш одоо тамхиг бол хаа нэг хэрэгэлдэг. Арх бол бүр огт хэрэгэлдэг. Ерөөсөө одоо орч хэрэгэлдэг. Ягаад тэр би организм ш таардгүй. Одоо найзуудаасаа ганц уудгүй ч гэлэхэд бол өөргөө магч байгаа юм биш ерөөсөө арх хэрэгэлдэг юм би. Тэгээд өвжсэн тэгээд тухайд ингээл шампансыг задлал би тэрнээс нь ч уухгүй ягаад тэгэхээр би машин унжсэн. Тэгэл тэрийгээр гангарцсан моох яриасан ингээл машинаар хамаг гоё миний хамгийн аз жаргалтай үе байсан. Тэгээд тэр өста хоромхоо хугацаанд миний хамгийн хэцүү өдөр болж хувирсан байсан. Одоо яг тэр үеийг ингээ эргээ бодохоор бас айгүй хэцүү байдаг байхгүй. Яг ингээ хонхны өрөө ингээ хонхоо зүүцсэн, ромбо зүүцсэн, гээд медаль зүүцсэн. Гээл явжсэн зайсангаас цаашаа багшигаа манай багш одоо урлагийн ой сэтгэлтэн сугар гэдэг мундаг хүн байна. Тэгээд бууралгаатай харахад хинч хүндлэмээр сайхан хүн байдаг. Доктор профессор.
Тэгээд ингээд багшигаа суулгаад ингээд зөөлөх явжсэн чинь замын гол 2 цагтаа зогсож байна. За. Тэгэхээр би ч нөө цагдаагаас амар айдаг байхгүй. Наан зогсоод бүсээ зүгээд. Бүсээ ингээд зүүчээд багшиг бас бүсийн зүлгээд бас цагдааг хөндлөж штэ. Тэгээд ингээл яваал цагт уулзрлоо дөхөөл очсон чинь тэндээс ингээл гүүр даваал нэ зайсангийн гүүрийг давалнаа шахтуус амар хурдтай ирж байхгүй. Тэгээд би ингээд зогссон байсан чинь миний хамар ингээд таглаа зогссон юм шиг тэр автобусыг гээд урагшилчдсан билүү гэсэн арайч хурдтай нэг жоохон урагшилсан чинь бүр амар хурдтай ирж байгаа нь дахиад хоромжлчихгүй. Тэгээд бүрэг замын таглаа зогсоод буцаа урагшлах гэсэн нөө автобус ч шүү дээ. Улаан алдсан үрж ирээл ерөөс миний машиныг яг бүхсийн хэсгэр онцтой амар хүчтэй мөргөл зогсдог байхгүй. Тэгвэл автобусын буруу шүү дээ ер нь бол тий. Тэгэхдээ Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн төв замын тэрэгт зам тавьж өгөөг гэдгээр миний буруу байсан. Тэгээ автобус миний машиныг мөргөөд машин хөнгөн спорт машин чирээлдээд замын гол зогсосон 2 цагтаа нэг нь зүхтааж амжаад нэг нь зүхтаж чадлагууд биеэрээ мөргүүлээд тэгж яажсэн. Тэгээ тэр цагтаа бол тархиндаа бас бэртэл аваа. Тэгээ би тэр цаг тэгээ би ч багшигаа яасан бол ингээл багшаараа азар гайгүй би өөрөө ингээл хаалгаа ингээл онгоохгүй хаалгаач дайраа гэж ингэж байгаа онгоолгол гараал гэсэн чинь цагт. Тэгээл 105 ирээл 103 ирээл цагдаагийн машин ирээл хонх мохоо зүүцээд яг нод баярын юутай байсан. Багш цаашаа ингээд хүн амтанд дуудахгаа ингээд явцсан байсан юм билээ. Би ухаарахгүй. Шоконд ойлгохгүй ингээд байгааз. Хатуусаа сүм буугаа хүмүүс буугаад ирцэн. Тэр аваар хонхны өрөө тэмдэглэжсэн олон залуучууд бас бүгд ингээд тойроо зогссон ингээд. Баахад нэмлээ одоо гэрэл анивчулсан машинууд өрөөд ирцэн. Тэгэл би тэндээс ингээд маа нөгөө ангийнхаа ингээд бөөнөр ингээд зогссон. Тэнчээс цагдаагийн машин лөө ингээд суугаал ингээл явж исэн. Тэгэл цагдаагийн газар хонхны өрөө ингээл ганцаараа ингээ байжсэн. Тэгэхээр тэр үед бол амар хэцүү байсан. Бас их муухай аваар. Тэр бол бас азгүй л дээ. Ерөөсөө л азгүйгийн л харгаа л да. За дараагийн мэдээлэл. За Алтан хуйг би авьяастай байсан гэхээсээ илүү амьдрал үзэж өссөндөө гэсэн байна. Нэг юм ярьслага өгсөн байна. Ийм ярьслага өгсөн үү? Энэ хөгжөөс яг санаж байна. Гэхдээ яг доторхын нас яг уншиж үзээгүй л харагдж байна. Гэхдээ яг энэ ярилцлагуудыг яг тусгааслаа гараад бол нэлээд ярилцлага хөгжөөсөн. Тэгээд тусгааслаа киноны талаар л ярилцсан. Тэгээд багада ямар хөвгт байв ингээл ярьж хахад яг тусгааслааны сүл гэдэг дүр бол айгүй тийм нэг баян сэтгэлтэй хөвгт байсан шүү дээ. Яг тэгээд энэ сүл гэдэг дүртэй амьдралаараа алтуу яг ямар хөвгтөө мөхтөө гэл тиймэрхүү асуулт сэтгүүлчлэн л асуух юм. Хөгжилтэй явдал юу вэ гэл бүгд л асуух юм. Тэгэл тэр асуултууд дээр яг хариулжсэн л юу бах. Тэгээд яг амьдрал үзэж өссөний хувьд бол яалч одоо зөвхөн сүлд гэдэг дүрийн хувьд бол тийм байсан. Эрсдэс байсан. Яа тэгэхээр хизээч сүлд гэдэг дүр бол багада одоо наадмын талбай дээр нэг одоо шилтээ нэг тухай 50 ундаа 100 ундаа гэж байдаг байсан. Тэрийг түрээл одоо зараад явдаг байсан баг. Би ч би биокимнет өгдөхгүй. Тэндээс мойл зойл түгээл энэ дэнжийн мянга захрыг одоо тухайд мэддгүйсэн ахыгаа дагаал явж мойл зараад л одоо тэнцээс нэг гурил морил аваад буцаа ярьж явахдаа бас их зад жаргалтай байсан гээл багасаа л бизнесийн хөл тавьсан юм ба шүү дээ. Тийм ер нь бол яг тэрийг бол яг олон залуучууд бол үзэж туулж өнгөрүүлсэн байдаг. Тэрийгээ дарж нууж явдаг. Гэтэ би бол нэг нуугаад яг одоо миний хүүхднээс тийм л өнгөрсөн. Бахмаар юм биш үү? Тийм сайхан би энэгээр яагаад тэгэхээр тэгж явж исэн бага насны минь дурсамж одоо надад айгүй хэрэг болдог байхгүй. Мөнгөний үн цэнийг би маш их мэддэг. Зүгээр одоо нэг нийт залуучууд одоо гудамжинд намайг зөрөөд явж байгаа залуучууд эн чинь нэг ийм гачин юм байсан юм уу? Ийм машин ундаг байсан юм уу? Гэх мэтчлэнүүдээр ингээ хардаг. Би дэрийг нэг тоодгүй. Би бөмбөрөөс байн хүнсээ цуглуулдаг. Ороод ингээл нэг талаас ингээл авдаг яг маршруттаа ороод аваад хүмүүс ингээл хар чаавастаа гэх хүн байна. Энэ болж ийн нэг хүн байна. Өөрийнхөө байна. Монголчууд хизээ хөдлөөсөө тийм баян байсан юм бэ? Бүгд л тийм шүү дээ. Тэгэл нэг жоохон нэг тийм нэг одооны залуучууд тийм хэлбэр өсөн залуучууд байдаг. Тэд нар одоо энэ миний ярилцлагын доор амьдрал үзэж өссөн гэхэд одоо чи өөрөө адилхан байж ч гэдэг юм уу? Тэр хүнийг доромжлохын тулд чаавастай чи юм байсан юм зөлдөн одоо юу мууч гэдэг. Тиймэрхүү би тэндээс уншихаар сүүлдээ би одоо ярилцлага өгсөн юмнуудын доотлоход санал сэтгэлдлүүдийг уншихаас бүр хаширдсан шүү дээ. Тэгээ намайг тэгэд идэм болоо гэхээр бас үгүй. Бүх хүмүүсийг тийм монголчууд яг биенийхээ тийм бүхсийг ухсан муухай тийм хаач юм байж идэг. Ямар нэг юм одоо тэр гоё одоо эмгтэй дуучид гараад ирлээ гэхэд энэ янхан ийм явдалтай эн чи ингэдэг. Үгүй яах вэ те зүгээр ингээ хийж байгаа юм л сонирхно гэс тэрний амьдрал хинт хамаатай.
Тэгэл хүн болгоныг нэг муулах гэж яадаг. Тэр байтугай бүр одоо санахад одоо манай ардын чинь сувдаагуу шүү дээ. Төрийн сорхол сувдаагууг ард нь тэрийг хүртэл ингээл одоо би ийм ингээл одоо төби орнотоо би ингээд тэгэл яалаа гэхэл эн чи ийм бол тэр мундаг хүнийг хүртэл муулж яах юм ингээл. Тэгэхээр монголчууд заавал сайнтай муутай бүгдийг нэгж байгаа юм шүү дээ. Айгуу тийм муухай сэтгэлгээтэй тийм нэг хэсэг залуучууд байна. За яг хөө тэгээд энийг хоёлоо нэг шүүж тунгаах гэж ирээгүй тийм. Тэгвэл яг хөө зүгээр хамгийн гол нь монголчууд нь зүгээр амьдтай бие биенээ хайрлах гэсэн сайхан үгүй шүү дээ. Тийм шүлэг байна тийм. Аль байгаа бүхнээ бусдаас битгий хармлаа гэж тийм. Тэгэхээр хүнд нөгөө ууцыг хугалахаар биш урмыг хугалахаар ууцыг хугал гэж бас нэг зүүрц үг юм. Тэгэхээр хүний урмыг хугалж яхаар зүгээр урам хайрлаад байвал тэр хүн чинь улам ихийг хийж бүтээх тийм. Бас цаашаа уран бүтээлдээ өндөр амжилт гаргах. Ер нь хүнийг урмаар л тэтгээд байхад л ер нь амьдрал сайхан юм даа гэсэн. Яг үн. Тэгээд одоо нэг одоо яг хүмүүс зарим хүмүүс байдаг шүү дээ тий. Одоо нэг юм үзээгүй гэдэг юм уу одоо магтаал одоо тэр урам гэдэг чинь ер нь магтаал шүү дээ. Чи юм байна гоё байна ингээд юм байна амжилт хүссэн хүмүүсээ ч гэдэг юм ингээл ингээд биелаг байгаа юм байна. Тэрэндээс оодох юм байна. Зөв ойлгож явах юм байна. Энийг бол надад олон хүн хэлдэг байхгүй ингээрэ тэгэрэ бити ингэж аагаараа маараа гэл айгуугаа зөвлөдөг. Ингээл урмын үгээ айгуугаа одоо сургаал хөвгтэй хэлдэг тийм хүмүүс байна. Эсвэл даан тэрийг бол зөвчвэ буруучвэ муулдаг хүн байна гэл энэ талаас нэрсэн. За ямар ч сан тэгвэл энэ мэдээлэл төр би л чамаар барах чинь ягаад тэгэхээр чи өөрөө өөрөөр амьдрч чадж байна одоо хүртэл те өөрөө хөдөлмөрлж чадж байна. Хизээч өнгөрсөн амьдралаа нуухгүй хүн бол хиймлэх хэвээр хүн бол хүн чигээрээ байж байгаа л харваг юм хөсөө үзүүлэх хэвээр. Тийм. Гэхдээ яг бас ийм байд юм бэл. Надаас хүмүүс зөвлөдөг байхгүй. Чи бүр яг тийм одоо багтай бай. Хүн амтны өмнө гарахаараа зүгээр л те одоо хамгийн сайхан байгаа л одоо муу мухагаа нугаад яг зүгээр олны танилч гэдэг юм уу тиймэрхүү хүмүүс ер нь тиймэрхүү маягаар бүр байх хэрэгтэй ёстой юм байна л та. Тэгээ би болохоор яалчгүй миний амьдрал хинт ч ил байдаг найз нөхөд олон хүмүүст ил байдаг болохоор би тэгж баг зүгх юм бол би өөртөө худлаа амьдраад байгаа юм санагдаад тэгээ нэг өөрөөрөө байсан илүү надад амар санагдаад байхгүй. Хэцүү амьдралыг үзэж өссөн гэхэр чи одоо хинтэг амьдрдаг байсан бай. Би яг багтаа бол эмээтэйгээ дүүтэйгээ ахтайгаа ээжтэйг ингээм амьдрдаг байсан. Тэгээд ах эмээ хоёр болохоор тусдаа би ээж дүү хоёртойгоо ерөнхийд өссөн. Тэгээ манай ээж Солонгост яваад би 6 дугаар ангиасаа эхлээд дүүтэйгээ хойлох байсан. 6 дугаар ангиас хойш шүү. Тэгээд яг ээж тэнцээс нэг сард нэг мөнгө олон тэрийг зохицуулна. Хар орон руу очиж ингээл 30 мянгад одоо тухайд сарын үнсээ цуглуулдаг байж битээр дүүтэйгээ. Одоо ч хөрхий 30 мянгад биш одоо л хэцүү болж 30 мянгад мах 2 3 хил мах худлаараа дуустуулж тээ. Тэгээд тэр айгуу дурсамжтай үед юм аа. Тэгэл тухайд одоо 16 орол анх иргэний пассворт өөрөө хөцөлтөл ингээл явж исэн. Бүх юм ингээл өөрөө хөцөлсөн. Яг би өөрөө ингээд бүх юм ингээд босгосондоо айгуу харам баярлдаг байхгүй. Гэхдээ миний ээж маш их тэгж явхад бол мэдээ тус үүрэг гүйцэтгэжсэн. Тэгээ ингээд явсан. Дэндүү бас нэг хар багасаа их нэг амьдралд ингээд яачаар нэг их мох хэрсүү болчтой юм лээ. Ингээл үеийн нөхдүүдийн бодоогүй юмыг бодож байгаа тэ ингээл арай их санаа суучдаг. Арай их санаа суудаг яг тийм байд юм лээ. Тэгээд одоо яах вэ тэгэл яг тэгээд өссөн. Ярилцлаган дээр чинь аавтайгаа би аав гэж хүн бэ? Би аавыгаа ч бараг мэддэггүй байсан гэсэн нэг ярьсан байсан. Тэр талаараа Тийм. Тэр угаасаа би нэг дүүгийнхээ аавыг өөрөө аав гэж бодож явдаг ус байхгүй. Тэгээд одоо сүүлд одоо жоох ухаар одоо 16 долоороо мэдэж аваад биш юм байна гэдгийг мэдэж аваад тэгээд манай дүүгийн аавч гэхдээ бас манай дүү одоо ч нэг 10 жил өмнө нас орсон байхгүй. Тэгэхээр чинь тэгэл ерөөсөө манай аав өнгөрчлөө гэж бодсноос биш нэг жинхэнэ аав гэж бодоогүй. Тэгээд ингэсэн сүүлд ойлгоод ингэсэн чинь сэлэнгэд байд юм лээ манай аав. Тэгээд яг одоо би тухайд одоо аав мэдгүй л байсан. Тэгээд одоо тэр талаар нэг яриад надад аав гэдэг хүнийг ягаад ч өгүүлэгддэг вэ? Угаасаа одоо ч хүртэл аав гэж нэг яагаагүй болохоор өгүүлэгдэхгүй. Одоо л бүр л өгүүлэгдэхгүй. За дараагийн мэдээлэл рүү оръё доо хоёлаа. За тий. За жүжигчин Алтан хуйг өнөөдөр хин нэгэн хоёр хүн цуг зураг авахулсан л бол хайр сэтгэлийн холбоотойг бичдэг болчихжээ гэсэн ярьцлага өгчээ. Энэ тэгээд за ер нь бол түрүүнээс хойш хуйгаа маань цохиулгаад байгаа шүү дээ. Тэгээд нэр холбогдсон л бол энэ ямар сайт вэ? За энэ нэг сайт байгаа. За энэ гэхдээ би яг энэ ярилцлагыг бол ингэж сайтад өгөөгүй дээ. Энэ зүгээр өөрөөсөө шудраг цэг мэн гэнэ. Энэ зүгээр яг нэг юм ярианаас чинь тэгээд аваад бичсэн юм байна. Санааг эдгэр чи ерөөсөө энэ сайтуудынхаа
өөрсдөө аваагүй одоо зүгээр нэг бусад нөгөө сайтын бичсэн юмыг ингээ копидж аваад тавьчихдаг. Тэгээд бас одоо ингээ зурагт одоо хоёулагийн ингээ ярилцлага ба шүү дээ. Одоо энэ ярилцлагыг аваад биччихнэ. Ингээл аваад пад тавьчихна. Тэр өөрсдөө ингээ ярилцлага авсан юм шигээр ингээ биччихдэг байхгүй. Харин яг бичснээ чинь ингэж бичсэн л байна л да. нэвтрүүлэг үзэл тэгэл тэндээс нь асуулт боловсруулаад тавиал гоё одоо нэлээд сенсацтай те хүмүүсийг анхаарлыг татахаар гачигтай байл бас хүмүүс орж үзэн нөгөө үзэгчдийг их татна гэх юм уу да та уншигчдыг. Бас л. За бас нөгөө аваар услын талаар одоо энэ сэдвэр хөлөө ярихгүй тэгээ ерөнхийдөө бол тэгээд нэр холбогдсон л бол аваа тавьчихдгаа гэж түрүүх ярьсан. За тэгээд энтэй бас би нэг холбогдуулаад бас нэг асуумаар ах юм. Нэрээ одоо найз сүтэй. Одоо яг албан ёсны найз бүсгүй байхгүй. Тэгтээ нэг таалагддаг эмэгтэй бол байгаа. Бага харж явдаг. Харж явдаг эмэгтэй бол. Мэдэн тань уулздаг. Яахан зүгээр хаяа нэг уулз. Тэгтээ тэр хүн чинь чамаа мэдхгүй чамааг сайн өөр чинь сайн гэдэг мэдхгүй. Тэгэл хараад яваад хэдэн жил харж явж яахан зүгээр. Тэр нарийн ширээ юм яриад зүгээр яахан нэг тийм байна. Одоо яг албан ёсны байхгүй. Манай нэвтрүүлгээр мисс загвар өмсөгч одоо бүжигчин дуучин гэдэг одоо их олон гүншинтэй шүүдэр цэцэг орж ирсэн. Бүжигчин гэж нь бас. Нууц авис их байд юм билээ. Тэгээ шүүдрээтэй бас үерхчихсэн юм билээ те. Тэгтээ зүгээр үерхэл ш дотно гэж хэлсэн шүү бүр. Шүүдрээтэй үерхчихсэн. Тэгээд яг шүүдрээ айгу ухаантай охин. Айгу үнэлмээр авьяастай. Зүр айгу мундаг охин. Тэгээд миний хувьд айгу тийм хүндэлдэг эмэгтэй. Тэг яга салчив? Хүндэлжсэн эмэгтэй гэсэн. Хүндэлжсэн болохоор салцсан. Хүндэлжсэн учраас. Тэг хүндэлжсэн бол ягаад ихлэ нээлтсэн? Яг тэгэл яалч нэг одоо тогтоож барьшгүй хайр дурлал гэдэг шиг тэгээд айгүй тогтоож барьшгүй хайр дурлалаар тэгээд яг та яванда тэрийг салсныг яриад яг зүгээр шүүдрийн талаар ингээ явахад битээр үерхчихсэн. Үерхчих хугацаанд маш их азралтай байсан. Хэр удаан хугацаанд? 2 сар болсон байна. Энэ бага. Тэгээд ер нь би ягаад ийм асуусан гэхээр үзэгчд маань тэгээд ер нь энэ уншигчд маань бас таны одоо энэ сайтын материалын доор комментууд бол ер нь бол таныг бол их хүүх хүмсэг. За тэгээ ер нь бол үл бүтгэнээр баг харснаа улаа ултай амт урдуур өнгөрөөдөг өдр гэсэн юм яваад байгаа байхгүй юу? Тийм учраас би нэг асуугаад байна л да. Үнэхээр тийм юм уу? Юу л да. Энэ бол зөв ихнэргүй хүн. Нэгт. Залуу хүн. Залуу хүн. Би тэгтээ өөрийгөө зөвтгөж байгаа юм биш шүү. За одоо яг одоо миний үеийн залуучууд байна. Ихнэргүй хөвгтгүү байлаа гэхэд би нэг эмэгтэйтэй уулзаад ингээд таалагдсан эмэгтэйтэйгээ те уулзаад ингээд нэг салаад зүгээр нэг өөр нэг залуу тэрнтэй уулзаад ингээд салах хоёрын хооронд асар ялгаа байдаг хөөх. Би тэр охинтой эмэгтэйтэй уулзаад ингээд салахад тэр эмэгтэй зүгээр ярьдаг ч юм уу те ингээл би тэр залуутай ингээд ам дамжаад би 100 эмэгтэйтэй уулзсан юм шигээр намайг сүлд хэрдэг. Борог амьдралд өссөн миний хувьд сүлд бол тэнгэрт тулсан баян амтан билээ гэсэн ярьцлага өгсөн байна. Тэгээд дөнгөж түрүүхэн битүүрийн талаар бас яриад үзсэн. Яг би бас үзэгчдээс дахиад хэлэхэд оюутан болоод биокомбинат хол болохоор гэртээ харьж чадлагүй хотод найз нарын да гэрт нь хондог бас унтцдаг байсан. Тэгээд найзтайгаа үеиг өнгөрүүлдэг байсан. Бас миний төдий зэрэгтэй энэ одоо төдий зэрэгтэй өмнө ээж юм л ач буян. Ер нь би аав гэдэг хүнийг мэдэхгүй нэрийн ч мэдхийг өссөн гэж ярилцлага өгсөн байна. За яг энэ ярилцлагыг түрүүн битээр яриад үзэгчтэй үргээд өнгөрсөн учраас за ингээ өнөөдрийнхээ маань нэвтрүүлэг маань өндөрлж байна. Тэгээд алтууыг нөгөө дуудах нэрийг эцгих дуурс халдрыг хүн өөрөө гэдэг сайхуугаар бас нэвтрүүлгээ би өндөрлөх туртай байдیں۔ Тэгээд энэ ард түмнийхээ бас хайртай жүжигчин болж чадсан. Тэгээд амьдралын төлөө бас ингээд өөрийгөө одоо бас од тэнгэрт байдаг од шиг төсөөлж те өөрийгөө нэг дүүйл гэж гэх юм уу ингэж яваг яг өөрийнхөө амьдралаа зохиод өөрийнхөө төлөө амьдрч чадж байгаа чамд бас баяр хүргэмээр байна. Бас бахарх сэтгэл төрж байна. Тэгээд ажил болон уран бүтээл өндөр амжилтыг хүсье. За баярлалаа. За ингээ өнөөдрийн нэвтрүүлэг мөн өндөрлж байна. За үзэгчтэй бас хандаж төсөөлөхөө үгийг. За тэгээд хэлээд яг энэ нэвтрүүлгийн нэрээс эхлээд одоо тэ нэр уурахаар яс суур гэж энэ бол монголчуудын хувьд бол маш үн цэнтэй үг. Яагаад энэ нэрийг нэрлсэн ч бас их бодож өгсөн нэр байх гэж бодож байна. Тэгээд нэр уурахаар яс суур гэдэг чи яг үнэлтэй.
хүн нэргүй болчих юм бол ямар ч өөрийн хүрээлэл байхгүй, өөрийн гэсэн орон зай байхгүй болчихно. Тэгснээс маш одоо сайхан нэр хүндтэй байж байгаа. Одоо миний аварт ордог шиг хөвтөжсэн одоо баг илүү санагдчихэв. Тэгээд бас хэд илүү одоо нэр уурахаар ясуургээ явж байгаа шиг одоо явж явах бол бас муухах гэж бас буруу та өрөөсгөл ойлголт. Нэр уурахаар нэрээ хичээгээл хамаг буруу зөрөөгээл одоо монголчууд одоо томчууд гэх юм уу да. Одоо томчууд бол нэр уурахаар ясуургээл одоо монголчууд ч одоо тий 5 сая төгрөгтэй бол 4 сая 800-д машин авч унаад үлдсэн 200-д амьдрал азалгуулдаг гэж монголчуудын тийм амар нэрлэхүү зам байна шүү дээ. Тэр бас хитэд бас ойрхон зам байдаг шүү дээ. Тэр бас тийм юм. Тэгэхээр ер нь бол Монголд маш олон залуучууд байна, дүүнер байна. Одоо 10 жилээ төгсөж байгаа энэ дүүнерт бол ямарваа нэгэн зовлон одоо би энэ амиа орлож байгаа ийм залуучуудыг бод жижигхэн хайр дурлалын ч юм асуудлаас бол залуучуудыг бодоод өрөвддөг байхгүй. Сэтгэлийн тэнхээтэй байгаад ямарваа нэгэн зовлон гарчдуулах гарцыг заавал хайж агараа. Тэгээд хизээд боломж хүнд байж идэг. Тэрийг заавал олж хайж бэрхшээлийг давж туулж амьдраараа. Би тэгтээ нэг агуу хүн биш. Алтуу гэдэг хүн бол одоо сайхан амьдралууд тэмүүлж яваа жирийн нэг залууч үжигчээ. Тийм болохоор нааг битий тэгэж одоо нэг энэ нэг ядцсан амтай энэ өрөвдөлтөй амтай ингэж хараараа зүгээр адилхан л та нарын дунд ингэж амьдарч яваа зүгээр л нэг жирийн залуу шүү. Тийм болохоор уран бүтээл залуу. Тийм болохоор уран бүтээл дээр нь тусал дэмжээд таарж явал сайхан дуутай шуутай мэдтэй явал тэгэл надад болоо. Тэрнээс одоо учиргүй бид нар бусдаасаа тасарсан наануудыг зэмтэн бол биш. Амьдарч байгаа бүх юм бүх одоо залуучуудтай адилхан. Тийм болохоор залуучуудаа Монголынхаа сайхан ирээдүйн төлөө хамтдаа зүтгэе бид нар залуу байна. Бүх ирээдүй бид нар нээлттэй байна. Тэгээ энэ нэвтрүүлэгт урьж оролцуулсан та нэвтрүүлгийн хамт олонд бас маш их баярлалаа гэж. За ямар ч тач манай нэвтрүүлгийг урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн танд баярлалаа. За ингээд үзэгчтэй Монгол телевизийн уран бүтээлх нэр уурахаар ясуур нэвтрүүлгийн өнөөдрийн дугаар залуу жүжигчин Алтан уягийг өрн оролцууллаа. Та бүхэндээ бас сонирхолтой сайхан ярилцсан гэдэгт итгэлтэй байна. За ингээд дараагийн дугаар хүртэл түр баяртай үзэгчтэй.